хурлын дарга эрхэмшүүтэй. Монгол Улсын засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Улсын хурлд өргөн мэдүүлсэн эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын өрөөнд хилцэх асуудлыг 2025 оны 4-р сарын 4-ний өдөр Улсын хурлын чуулган нэгдсэн уралдаанаар хилцэн шийдвэрлэж анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын ороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын орооны 2025 оны 4-р сарын 9-ний өдрийн 5-р тогтоолоор эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын ороон болон чуулганы нэгдсэн уралдаанаар хилцүүлэх, бэлтгэл хангах, санал төгөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Улсын хурлын гишүүн П сайн зориг ахалж бүрэлдэхүүнд Улсын хурлын гишүүн энэ алтан үеийг Батамгалан, Х Баасан жаргал, Им Нарантуя Наара, У Утганбаяр, Ц Сандаг Очир, Х Тэмүүжин, Даваагийн цогтоотны нар болон холбогдох бус албан тушаалтууд ажиллалаа. Хууль зүйн байнгын ороо 2025 оны 6-р сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төсөл зүйл бүрээр хилцсэн болно. Хуулийн төслийн анхны хилцүүлгийг явуулах үед Улсын хурлын гишүүн Б Баяр, Ил Соронзон болд, Д Цогтоотн нар болон Дамтны Цогтбаатар болон Х Баасан жаргал нар хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томилолтой холбогдуулан асуулт асуулж хариулт авсан болно. Хууль зүйн байнгын орооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон Улсын хурлын гишүүн Б Жаргалан, О Номжиг нараас гаргасан саналуудыг Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 20 дахь хэсэг заасны дагуу хилцэж дараах санал төгөлтийг чуулганы нэгдсэн уралдаанд танилцуулж байна. Үүнд мөрдөгч хэргийн оролцогчийн өөрийн хүсэлтээр аль бие усаар бүртгүүлсэн цахим харилцаа болон холбооны хэрэгслийг ашиглан дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудсыг хөргүүлэх зэрэг харилцааг тусгалаа. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналт шалгалтын ажиллагаа, шүүхийн хилцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт нотлох баримтыг бичүүлэхдээ тэдгээрийн хэн хизээ ямар их сурвалжаас хэрхэн олж авсан талаар, мөн түүний онцлог шинжийн талаар, хадгалсан шилжүүлсэн хүлээн авсан шилжил хөдөлгөөний талаар тусгах зарим баримтыг бичүүлэхдээ цуглуулах, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар, хэрэгэлсэн техник хэрэгслийн талаар тэмдэглэл үлдэж, гэрэл зураг, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгээс давхар баталгаажуулдаг байхаар цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн устгацсан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцох болох зэрэг зохицуултыг тусгалаа. Түүнчлэн мөрдөгч, прокурор, яллагдаг шүүгдэгчийн цагаатах хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиглэлгүй хэрэгжүүлээгүй бол яллагдаг шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүгэд гарах эрхийг баталгаажуулахаар тусгалаа. Хэрэг гиншүүтэр ажиллагаанд хүний эрх хэрэгжүүлөөг зөрчихгүй байх, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд эрүү иргэн захиргаа зөрчлийн хэргийн хавц тэргийг цахимжуулах, хэрэг гиншүүтэрс ажиллагааны оролцогч байгууллагуудын цахим мэдээллийн цаг нэгтгэн холбох, цахим системийн ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангалттай холбоотой асуудлыг нэгдсэн цогцоо байдлаар зохицуулж, процессын нэгдмэл журам, нэгдмэл платформыг шилжүүлэх шаардлагыг харгалзан гавц тэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтын шүүх хуралдааны шинжилэн судлах, цахим суурьтай нотлох баримтын үнэлэх журмыг хуулийн төслөөс хасах зэрэг зохицуултыг тусгасан болно. Эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын орооны санал төгөлд зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын дарга эрхэмгишүүтэй. Эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын орооны санал төгөлд зарчмын зөрүүтэй саналыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.